томоохон супер компаниуд байна шүү дээ. Намтай нөгөө дотор байгаа улс төр намтай нэлээд холбоотой. Эсвэл тэднээс тушаал авдаг. За тэгээд намынхан удирдагч нар ямар тушаал өгсөн байгаа юм бэ гэх юм бол хөөе та нар тэрбум доллар ашиг хийж болно. Гэхдээ номер 1 юу юм бэ гэх юм бол Хятадын эдийн засгийн ирээдүй Америк Хятад хоорондын худалдааны дайн за нэмээд Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөвөө ямар шүү байгаа юм бэ? 3 дахь хэсэгтээ тавтам ойрлно. Cyrus Jansen-ийн подкаст өмнөх хэсгүүдээр бид хэдүүлээ юу ярьсан бэ гэвэл тэгээ Америкийн төлөвөө, Америкийн зовлон 2 дахь хэсэгтээ хэдүүлээ юу ярьсан бэ гэх юм бол Хятад улсын эдийн засагт яагаад ийм олон инновац, ийм шинэлэг бүтээгдэхүүн, ийм хүртээмжтэй. За тэгээ хэдүүлээ бас юу ярьсан бэ гэх юм бол Хятад улс ер нь дэлхий рүү дефляц экспортлж байгаа хүн болгоны тий Герман байгаа мөнгөөрөө илүү их юм худалдаа авах боломж, илүү хямдхан цахилгаан бараа, илүү хямдхан зурагт, илүү хямдхан машин, тиймэрхүү сайн юм хөрөнгө оруулалт хийж байгаа нэг бус нэг замаараа дамжуулаад Азийн эдийн засгуудыг маш хүчтэй хөгжүүлж байгаа. За тэгэхээр хэдүүлээ одоо бас юу сонсох юм бэ гэвэл одоо эд дотроо инновац химэл ойхаан яхаар байгаа юм бэ сонсцгоо. Let's talk about more about this with the innovation. I want to get your thoughts on what do you think about DeepSeek and how and the AI industry. And when obviously 1 month ago we've seen DeepSeek make its debut, completely revolutionize the future of AI. Share with us. Тэгээд эдгээр сарын өмнө DeepSeek гарч ирсэн дэлхий төрчтэй сандарсан. Жишээлбэл Nvidia-гийн хувьцаа DeepSeek гарснаас хойш навс унтсан. Тэгээд барууны хамгийн гол Америкийн AI хөгжүүлж байгаа AI компьютер чип тийм борлуулж байгаа engineering компаниуд ерөөхдөө сандраад эхэлсэн. За энэ интервьюгийн 3 дахь хэсгийг эхлэхээс өмнө бас Хятад дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол бараг 100 гаруй цахилгаан машин үйлдвэрлэгч компани үүссэн гэж байгаа. Хятад дотор нэг хэсэгтээ байсан. Ихэвчлэн тэгээд үхсэн. Яагаад вэ гэх юм бол өрсөлдөж чадахгүй. Тэгээд эцсийн тэр 100 цахилгаан машин үйлдвэрлэгч компаниас нэг 5 ширхэг л үлдсэн байгаа. За тэрнээсээ нэг компани цойлоод гарч байгаа. Тэр нь юу байсан бэ гэх юм бол BYD. За тэгээд Хятад дотроо хотууд хоорондоо өрсөлдөж байгаа тий Бээжин, Шанхай, Гуанчжоу, Шэньзэн гэх мэтчлэн мужууд хоорондоо ерөөхдөө өрсөлдөж байгаа. Одоо аймагуд хоорондоо өрсөлдөж байгаа гэсэн үг. За тэгээд дэлхийн баг хамгийн өрсөлдөөнтэй зах зээл дээр амьд үлднэ гэдэг чинь дараа нь Бразил руу экспортлно уу, Монгол руу экспортлно уу, Таиланд, Вьетнам, Индонез руу экспортлно уу. Супер амархан яагаад вэ гэх юм бол тэнд бүр өрсөлдөгч байхгүй байгаа гэсэн үг байхгүй. За тийм учраас ер нь бол энэ Хятадын зах зээл дээр чанагдсан, бэлтгэгдсэн компани дэлхий рүү гарахад амар амархан гэж байгаа. За одоо химэл байхаан дээр яг ялах юм уу хэдүүлээ сонсцгоо. What's your thoughts? Yeah, but I think this was a very big rude wake-up call for the West, right? Because we have seen over the entire last 3 to 4 years, in fact, a lot of tech companies, Nvidia, you're talking about Meta, talking about Google, they've been piling on hundreds of billions of dollars to build up all this tech infrastructure in a way that they want to build the hardest, the fastest, and the most powerful AI out there. Their own version of Skynet. However, China just came in and they came up with a more elegant solution. And this solution was essentially the birth child of all the sanctions being hammered on them, the multiple chips restrictions, not being able to get latest Nvidia chips. So they came up with their software workaround, which actually allowed you to accomplish quite a bit of AI tasks at a high level without having all the major chips out there. Тэгээд юу болж байна гэх юм бол барууны компаниуд Google, Facebook, XAI, OpenAI гэх мэт компаниуд юу хийж байна гэх юм бол тэрбум доллараараа юу хийж байна гэвэл хөрөнгө оруулалт хийж байгаа. Nvidia-гийн чип бодлож авж байгаа, AMD-гийн чип авж байгаа, дата центрууд барьж байгаа, химэл ойхоонуудаа хөгжүүлж байгаа. Тэгээ энүүгээр бараг 100 гаруй тэрбум доллар одоо энэ зах зээл баялагын хөрөнгө оруулалт хийгдсэн. За нэмээд Америкийн засгийн газар Хятадуудад сатаа болохын тулд юу хийсэн бэ гэх юм бол хамгийн сүүлийн хамгийн хүчин чадалтай Nvidia-гийн компьютер чипийн экспорт Хятад руу экспортлохыг хориглолцсон. За тэгээд Хятадууд юу хийсэн бэ гэх юм бол энэ бас өрсөлдөөний нэг төрөл штэ. Хамгийн сайн чип олдох байна гэдэг чинь. За тэгсэн чинь Хятадууд бас инновац гаргаад хамаагүй мяа компьютер чип дээр хамаагүй мяа дата центр дээр барууныхтай баг ажиллах баг тэрнээсээ илүү химэл ойхаан хөгжүүлж чадсан гэдэг чинь Хятадууд бас нэг маш гоё хүн болгон за эдгээр чадахгүй маха гэсэн юмыг хийж чадсан. Энэгээрээ дамжуулаад барууныхан бүр сандарсан. Бүдүүлэр хэлээд унгас алдсан гэсэн үг тийм. So if we look at the past 24 hours itself, Nvidia lost a lot of market cap. Their stocks just totally crashed. Right. And that's because China has shown that you don't need to spend so much money to brute force your way out of it. There's always a simpler innovation out there. And I want to touch a bit more about China's ecosystem as well and how they're combining all these technologies together. I think a week ago, I saw an article, I think it was on FT or
South China Morning Post or something. It was about, I think, BYD using DeepSeek to create their full self-driving mechanism called the God's Eye or something. And I was so shocked about it. The speed of innovation in China is breathtaking. DeepSeek comes out and you just give it less than a month. The major car company in the world, they're going to integrate it there. And it just creates more competition. Токиод Япон улсад амьдарч байгаа хүмүүс сонсоорой. 3 сарын 30-нд одоо ирэх бүтэн сая өдөр гэсэн үг 12 цагаас 4 цагийн хооронд Bunkyo City, Токио хотод би сурвалж зохион байгуулах гэж байгаа. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын сүүлийн хэсэгт ирүүлээд уулзцгаая. Тэгэхээр юу хэлж байна гэх юм бол хятад юу зүүсэн бэ гэх юм бол ийм хэмбэл ойхон дээр инновац гарахын тулд ерөөдөө мөнгөөр зодох хэрэггүй. Тэрнээсээ илүү хүртээмжтэй хямдхан арга байгаа. За тэгэхээр бас Tesla-гийн full self drive гэсэн софтвер байгаа. Tesla бусдаас яагаад тэргүүлж байгаа юм бэ? Цойлогдсон бэ гэвэл софтверээр тэргүүлж байгаа. За тэгсэн чинь дөнгөж саяхан BYD компани бурхны нүд God's Eye гэсэн софтвер гаргасан. Тэр софтвер юу ашиглаж байгаа юм бэ гэх юм бол DeepSeek-ийг бас тодорхой хэмжээнд ашиглаж байгаа. За тэгээд бүх машинууд BYD-ийн ирээдүйн машинууд бас өөрийнхөө жолооддаг софтвертэй болох юм байна. Гэхдээ магадгүй Tesla-гаас арай хямдхан. За гэхдээ энэ дээр нэг юм тодруулж хэлэх ёстой. Tesla-гийн FSD софтвертэй адилхан биш шүү. Чанарын ялгаа тохно байгаа. Or every other EV brand out there, whether it's Volkswagen, whether it's Tesla, and it's going to be very hard for them to compete, which brings us to another issue that I have. Right now, we are seeing many G7 members out there of the Western Club. They are saying that you shouldn't use DeepSeek because of data collection or the data goes to CCP or something. But I mean, if you use other solutions like ChatGPT, if the NSA wants to know what you're researching on, you'll get it. Yeah. So in a sense, they're just crippling, they're disadvantaging their own economies. Because they have an inherent certain bias against China. So тэгээд бас юу юм бэ гэвэл нөө барууны эдийн засаг Германы хамыг болно. Тэ. Юутай өрсөлдөж чадахгүй юм бэ гэвэл Хятадаас ямар хурд инновац гарч байгаа юм бэ, тэ. Тэгээд барууныхан юу гэж бодож ирсэн бэ гэх юм бол Америкчуудын хэмэл байхаар нэр тэргүүлнэ Хятадууд хизээж гүцэхгүй. Bam DeepSeek. Тэ. Одоо Alibaba, ByteDance, JD бүх компаниуд өөрийнхөө бараг ижил төстэй баг тэрнээс илүү хэмэл явах модельүүдтэй гарч байгаа. За тэгээ барууныхан юу гэж хэлж байна гэх юм бол хэдүүлээ одоо DeepSeek-ийг ашиглахгүй яагаад гэх юм бол Хятад улсын коммунист нам бидний бүх датагийг цуглуулчихна. За тэгтээ OpenAI гэх мэт чинь Америкийн хэмэл явахны компани дээр яг адилхан асуудал байгаа тий. Америкийн тагнуулын яал бүх мэдээлэл авчна. За тэгээд иймэрхүү юмыг ашиглахгүй байгаа. Барууныхан ийм юмыг хөгжүүлэхгүй байгаа. Энийн араас мөнгө хаяхгүй байгаа. Орос Украины дайн дээр төвлөрж байгаа. Тэгээ Европ бүр хоцорноо. Барууныхан өөрийнхөө хязгаарлаад байгаа гэнэ. I think this is not a very good feedback loop for them. Yeah, no, I think I think what's really interesting as well is we're at a point right now in society where anything coming from China is deemed a national security threat, right? So as soon as we saw DeepSeek come out, obviously, many of the far right-wing politicians immediately said, "Hey, this is once again going to be another national security threat." And I think that's just another almost a code language for, we can't compete. We've just been beaten, and so it's. Тэгээд Хятад нэг инновац гаргаж ийн хэмэл байхаан дээр компьютер чип дээр, Huawei дээр, автомашины зах зээл дээр, софтвер дээрээ тэгээд улсууд юу хэлдэг юм бэ гэвэл барууныхан юу хэлдэг юм бэ? Бас Монгол дотор ийм хандлага байгаа тий. Үндэсний аюулгүй байдал. За тэгээд нарийн цагаараа үргэн цагаараа бид нар энийг бас ярьж ийсэн. Тэгээ нүрс зарахгүй дарыг гэх мэт чинь янз бүрийн тэрэг юм манай монголчууд бас ярьж байгаа. Барууныхан бас яг адилхан. Тэ үндэсний аюулгүй байдлын үндэс болгоод тэгээ шалтгаан болгоод Хятадын энэ бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг ашиглахгүй. За тэгээ энүүгээрээ дамжуулаад юу хэлж байна гэвэл яг ясам дээр шалтгаан. Яг гэх юм бол өрсөлдөж чадахгүй болохоор үндэсний аюулгүй байдал яриад эхэлж байгаа байхгүй юу? Монгол дотор бас яг адилхан юм жоох хандлага байгаа тий. It's amazing kind of this hysteria that has taken over Washington and just but what I really like about that, Sean, is I like the fact that we've seen a lot of American бүтээгдэхүүн дээр тийм хандлага really the most байхгүй. advanced minds in Silicon Valley have come out and said, this is an incredible gift to the world. I mean, this is really, truly open source. Again, it's something that's going to be benefiting everyone. I saw another interesting graph shared by a researcher, I believe his name is Kyle Chan, who showed this ecosystem and тэгээд энэ Хятадын экосистемийг үзүүлж чинь тий. Одоо хиймэл байхаан байна. Өөрийнхөө жоллоодог машин байна. Дрон байна, LiDAR одоо радар систем, батарей байна, цахилгаан машин, аж үйлдвэрлэлийн робот, humanoid robot одоо Tesla-гийн роботтой адилхан smartphone, semiconductors. Тэгээ энэ компаниуд ерөөхдөө хардаа маш олон огтлцож байгаа ийм тойргууд байна. Тэгээ өрсөлдөөн аимшигтай. And it was quite fascinating because it just showed you how all of the different industries are connecting. And I think that's one thing that you see as well. For example, Huawei. Huawei is known for Huawei зүгээр өмнө router
зардаг байсан. Антен зардаг байсан. Одоо баг компьютер чип үйлдвэрлэж байгаа зэвсэг мэвсэг бүх юм руу орсон байна. Making, cell phones and mobile technology. Well, now they're partnering with, auto brands in China to be able to advance that technology. So you're seeing a lot of synergies between different industries, a lot of companies working together for the greater good of the country. It's a very interesting thing that happens in China, and that's something I really want our viewers to know. Obviously, you and I have had the great fortune to travel to China and experience that, and obviously you live full time in Asia, so we're a lot. Тэгээ би бас өчтөр урчигдэр бас нэг хэдэд найзтайгаа ярьж ирсэн. Хамгийн гол нь хэдэд автомашины үйлдвэрлэгчийн тухай аль руу хөрөнгө олт хийсэн дээр үү ягаад зарим компаниудын ашиг нь тийм муу байгаа юм бэ? Жишээлбэл BYD амар өндөр борлуулалттай хэрнээ Tesla-гаас бага ашигтай гэх мэт чинь ийм их юм ярьж ирсэн байхгүй. За тэгээ манай найзандаа юу гэж хэлсэн бэ гэх юм бол идрээ одоохондоо бол чи тэр орлогын тайл майл бити анхаараа. Ягаад гэх юм бол зарим энэ хэдтийн томоохон супер компаниуд байна шүү дээ. Намтай нөгөө дотороо улс төр намтай нэлээд холбоотой. Эсвэл тэднээс тушаал авдаг. За тэгээд намынхан удирдагч нар ямар тушаал өгсөн байгаа юм бэ гэх юм бол хөөе та нар тэрбум доллар ашиг хийж болно. Гэхдээ номер 1 юу юм бэ гэх юм бол ард түмэн тий манай хэдэд ард түмэн хямдхан машинтай болох хэвээр, хямдхан хөргөчтэй болох хэвээр, хямдхан зургтай болох хэвээр, хямдхан орон сууцтай болох хэвээр. Тэдний амьдралын чанар номер 1 дээшлэх хэвээр шүү. За тэрний дараа чи энэ үүргээ биелүүлснийхаа дараа чи баян болж болно гэсэн хэлж ирсэн. За Монголын юу улс төрөөс шал өөр тий манай Монгол дотор юу юм бэ гэх юм бол би эхлээд цадээ. За тэгээд хаал үлдэх юм бол ард түмний нэг идээрээ гэсэн юм байгаа. За тэгээд эцээдтэй манай удирдагч нар үлэн хандгу тий. Are used to these innovations in the technology, not as much here in the United States where we're still working on that, not as fast forward in developing, quite frankly, as our Asian counterparts. Yes, and if we look at the landscape and how it's evolving, right, it's getting quite funny, stunning, and brutal at the same time. So what do I mean by that? Yeah. I think just 2 weeks ago, you had an announcement from Apple that they're going to partner with Alibaba's AI to create, new iPhone solutions that can only be sold in China. So we are starting to see this big divide in technology. Even Western brands, they realize that Apple, why do I want to spend hundreds of billions of dollars to build up AI and compete with all the other? Ярьж байгаа юм бол дөнгөж сая Apple, Alibaba компани хоёр хамтран ажиллагаа зарласан хэдтийн зах зээл дээр. За тэгээ юу зарлж байгаа юм бэ гэх юм бол хэдтийн зах зээл дээр гарч байгаа тийм Apple-ийн гар хутас тоног төхөөрөмж, компьютер магадгүй бүр тийм барууны хэмэл байх нь ашиглахгүй, Alibaba-гийн хэмэл байх нь ашиглана. За тэгээ барууныхан бас хэлж штэ. За энэ хэдтуудыг үүсгэсэн, зохиосон хэмэл байх нь биднээс илүү байж магадгүй. За тийм учраас энийг ашиглачаа. Илүү хямдхан байж магадгүй тий. Ер нь бол одоо адилхан зиндаанда хүрсэн байгаа гэсэн үг. Софтверийн хувьд. Яг гэх юм бол Apple компани өөрийнхөө одоо ийм бараг төгс экосистемтэй шүү дээ. Apple-ийн iPhone дотор одоо ажиллахгүй юм бараг байхгүй тий. За тийм учраас ийм тий өндөр шалгууртай зах зээл рүү бүтээгдэхүүн лөө энэ хэдтийн софтвер оруулж ийна гэдэг чинь ер нь бол маш том шагнал гэсэн. Magnificent 7 out there. Right. Complete waste of money, right? Why don't I just tap onto China's expertise, create my own solution, and then sell it to one of the biggest growing markets out there that might even exceed the United States one day? But as a result of this, what did Trump come out over the last 3 days? He came out with an executive, I'm not so sure whether it was an order or recommendation that US companies shouldn't invest into technologies by Chinese companies. So we're already beginning to see a form of financial iron curtain coming up between the United States and China. And if this continues, if this accelerates into other forms of industries, the risk is that the US economy might get isolated more and more from cheaper innovation, cheaper. За тэгээ Donald Trump бас ямар тушаал юм уу зөвлөгөө гаргасан бэ гэх юм бол Америкийн компаниуд хятадын технологийн компаниуд бити хөрөнгө оолт хийгээрээ за баг ерөөхдөө тийм социализмын үеэр байсан хан барьж байгаа байхгүй. Тийм. За тэгээ энэгээр юу үүсэх магадaltaй юм бэ гэвэл Америкчууд хоцорч магадгүй. Америкийн хэрэглэгч, эцсийн хэрэглэгч дэндүү үнэтэй үйлчлэгээ ашиглаж магадгүй. Technologies, while the cost of production in everything in the US just keeps going up, and I don't think that's exactly beneficial as well. No, I think you're spot on, and Sean, I want to talk to you a little bit about gold because I think this is an interesting segue here because I know that you're a very astute gold investor, a lot of experience, a lot of great videos on your YouTube channel about investing in gold. I want to get your thoughts as we're going into where we got a new president in the United States. This year, and for those that are interested in investing,
kind of how are you analyzing the future of the market and these geopolitics and specifically in relation to gold? Sure. I think the first thing we need to touch on is the massive price rally over the last 1 to 2 years, really, right? In less than 12 months, gold was like $1,800, and now we are about to crack 3,000. Right. Тэгээ ерөөхдөө баг нэг жилийн дотор $1,900-аас одоо $3,000 руу пуужигдсан маш хурдан. Of course, when prices go on such a big run-up, you tend to be quite careful and nothing ever moves in a straight line. But if we look at the entire global situation, the amount of drivers, demand for gold, I would say over the next 5 to 10 years is still going to be bullish, right? Right. Let's firstly talk about the dollar sanctions as well as the Ирэх 10 жилийн not хугацаанд being ерөөхдөө able to доллар control their fiscal spending. I think these are two very big drivers for the price of gold. Яг гэх юм бол санхүүгийн санкц, Америкийн санкц тийм. За тэгээд нэг ерөөхдөө хаасаг одоо дахиад мөнгө хевлэж байгаа тийм. Америкчууд ч мөнгө хевлэн, Хятадууд ч гэсэн амар эрчимтэй мөнгө хевлэж байгаа. Ерөөхдөө хаасаг мөнгө хевлэгдэж байгаа. Япон ч гэсэн. За. At the end of the day, there are very few assets out there that is not within America's direct jurisdiction. If you have stocks in a brokerage account, worst comes to worst, the US can always take it away. They can always find out where you have your assets. However, gold is very private, it's very secret, and it's locked up in the vaults. There's even conspiracy theories about America having zero gold. That's why. Тэгээд алтны давуу тал юу юм бэ гэх юм бол тийм. Алтыг ерөөхдөө өөрийнхөө гэрт дотроо ч юм уу хааны газар сейфэн дотор хийсэн бол Америкийн засгийн газар тэрнээ хүрч чадахгүй, Хятадын засгийн газар тэрнээ хүрч чадахгүй. Тийм учраас ерөөхдөө нэлийн сайн даатгал гэсэн үг тийм. Wants go in. Right. And there's so much hoo-ha about Хараад it because бус gold is хөрөнгө really a оолтын stock хэрэгцээ value. өссөн гэж If we байна. shift our focus to China, we can see they are actually moving a lot of money into gold for a variety of reasons. Right. So let's quickly talk about the government side. За тэгээ хувь хүн бас ийм шаардлагууд байгаа. Нэмэгдэж байна. Дэлхийд даяар. За тэгээ улсууд бас яг адилхан. Долларын одоо Treasury Америк засгийн газрын бондыг өмчлөх үү? Эсвэл хэдэн тонн алтыг худалдаж авсан дээрөө аль нь илүү аюулгүй вэ? Аль нь ерөөдөө энэ санхүүгийн дайныг давах юм бэ? Худалдааны дайныг давах юм бэ? Аль нь ерөөдөө магадгүй Donald Trump, Elon Musk failed Америкийн төсвийн одоо энэ гамшигыг засч чадахгүй байлаа гэж бодох юм бол Америкийн засгийн газар бонд бла 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 бүх юм ерөөдөө дампуурах магадaltaй. За тэгэх юм бол ерөөхдөө хаана мөнгөө тавих вэ? За тэгээд жижиг мөнгө биш шүү заяа. Хэдүүлээ 100 тэрбум их 80 долларын мөнгө үлдгэл ярьж байгаа шүү. Тэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад улсын хөдөлмөр тэ экспортлоод ашиг олоод энэгээр дамжуулаад үйл хөдлөх авч байгаад бас нэмээд нөө liquid хөргөх чадвартай хөрөнгө байгаа штэ бэлэн мөнгө тэрийг хаана байршуулах юм бэ гэх юм бол бас нэг алтна тийм. It's no secret that China's deleveraging their US bond holdings, and for that they have to find other places to store their wealth, right? As much as China likes to invest in BRI, not every цэгтээ 1.2 их 80 Америк засгийн газрын бонд эзэмшижсэн. And how much? Тэгэхээр одоо тэрийг бараг 700 тэрбум руу буулгацсан. Тэгээ бараг 500-600 тэрбум долларын бондыг зах зээл дээр зарцсан. Тэрнийхээ оронд бас юу авсан бэ гэх юм бол мэдээж бас алт авсан. Оросууд алт авж гин, тэ Бразил алт авж гин. Америк ч гэсэн өөрөө нэмээд алт авж байгаа жишээлбэл. Subsidies can you give your own country without being accused of, you're the great overcapacity producer on planet Earth. Right. So you need to take some money and store it into assets. Well, do you really want to fund the US government by buying treasury bonds after they're doing so much things to you? Not really. So you put it. Тэгээд эхний ангитай энэ подкастын шинжилгээ reaction видео хийж байхдаа бас ярьж ирсэн. За тэгээд нөгөө дахиад бараа экспортлоо, дахиад 100 тэрбумын ашигтай ажиллалаа. За энэ 100 тэрбумаараа дахиад өрсөлдөгч Америкийг санхүүжүүлэх үү? Тэдний өөрийг худалдаж авах юм уу? Тэ? Эсвэл хараад бус Америкийг дэмждэггүй хөрөнгөлөө их үү? Тэр нь бол алт. To gold. And if we look at the amount of gold holdings China has versus the US, we can see it's like 3 to 4 times difference. The US is more, at least on official charts. But at least to me, I don't really believe it because China is the world's biggest gold producer. Right. And there's a lot of strict restrictions from physical gold living out of China. It's easy. It's Hotel California, right? It's easy to come in. Gold can come in, but it's hard to come out. So all the numbers are not really adding up, which begs the question, what is China actually planning? Right. It's just on the government side. Now let's talk about regular average Joes, you and me. Let's say we're living in China. Why do they buy gold? Now this is a combination of reasons. Now, firstly, in Asian cultures, including in Singapore, India, China, gold is basically true wealth, right? We've seen it around, and it holds. Тэгээ энэ залуугийн тэр цаадлын шкаун дээр та бас харж байна. Алтан өнгөтэй зөндөө юм байна. Тэгээ юу илж байна гэх юм бол Хятад дотроо, Сингапур дотроо, энэ этхийг дотроо Аз даяар хүмүүс ерөнхийдөө хэнийг баян гэж тооцох юм бэ гэх юм бол алттай хүнийг баян гэж тооцож байгаа. Тийм учраас бас энэ Аз даяар ард иргэдэд жирийн иргэн одоо таач байна, чийч байна, бич байна. Бас ингээ алт худалдаж авч байгаа. Яг ийм
at least for generations. So there's already an embedded culture in that as well. Right. But if we look at the situation of China and property collapse over the last 2 years, which I think is bottoming out right now, Correct. households really don't have much avenues to pour their money into, right? A lot of money has been put into Chinese bonds. That's why the bond yield has been going down. But frankly, you're only getting like 1-2%. It's not much. Тэгээ энэ бас юу ярьж байна гэвэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд хятадын зах зээл дотор үл хөдлөлийн зах зээл бүр ингээ амар хямарсан. Үл хөдлөлийн үнэлгээ тийм навс унтсан. Тэгээд их бол дэндүү их барьцсан. За тэгээ хэддүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу хийжсэн бэ гэх юм бол Монголд бас харагддаг. Хүмүүс юу гэдэг юм бэ гэх юм бол эхлээд нэг байр авчаад дараа нь дахиад нэг байр аваад тэгээ түрээсийн орлого, үн цэний өсөлт гих мэтчлэн. Тэгээ надад ч гэсэн 4 5 6 орон сууцтай харилцагч нар байгаа. Тэ Тэгэд дотроо бас хүмүүс яг энэ тоглоомыг тоглож исэн. Гэхдээ 3,500,000 иргэн биш. Тэрбум гарan хүмүүс энэ тоглоомыг тоглож исэн. За тэгээ энээс болж юу үүссэн бэ гэх юм бол хүн болгон яг адилхан тоглоом тоглож байгаа учраас хэзээ нэгэн цагт дэндүү олон орон сууц баригдаад тэгээ энэ маш том санхүүгийн хямрал үүсгэсэн. За тэгээ хэдүүдийн том асуудал юу гарсан бэ гэх юм бол мөнгө хаана байршуулах вэ? Орон сууц дотор байршуулах юм уу? Засгийн газрын бонд байршуулах юм уу? Хаана байршуулах юм бэ? Яг гэх юм бол мөнгө тавих зогсоол байхгүй болсон. За тэгээд юу ороод ирсэн бэ гэвэл үл хөдлөх угаасаа хямралтай. Банкны хадгаламж Монголда бас яг адилхан хүүн хангалтгүй. Засгийн газрын бонд өгөөж бүр 1.5 жилийн хувь тэгээ мөнгө хаашаа их үг гэх юм бол аюу олон хүмүүс юу сонгож байгаа юм бэ гэх юм бол окей аллуу хийчихье. Right. And putting your money to property when confidence is so low might not really be a solution if prices keeps going down. The Chinese government is trying to stabilize it, but you don't know whether it will be done next month or next year. Right. So a lot of young people, a lot of working executives, they don't really have much of a choice but to put their money into gold. It's a place of last resort, and that's why we are seeing a lot of countries, especially За тэгээд энд юу харагдж байна гэх юм бол энэ залуу юу хэлж байна гэх юм бол удирдлагууд менежерийн төвшөнд ажиллаж байгаа гайгүй орлоготой хүмүүс мөнгө хаашаа хийхээ болцсон бэ гэх юм бол үл хөдлөх хийхээ болцсон. За хадгаламж руу хийхгүй байгаа. Яг хэвэл хангалтгүй өгөөч нь хангалтгүй. Засгийн газрын бондын өгөөч нь бүр бага. Хөрөнгө олт хувьцааны зах зээл тэрнээс бас айж байгаа. За тийм учраас эцсийн тэгээ зогсоол юу юм бэ гэх юм бол алт. За тэгээд энэ дотор бас хөрөнгө оологчийн сэтгэл зүй бас ингээд дурдж байна. Юу юм бэ гэх юм бол investment of last resort эцсийн зогсоол гэсэн үг. Окей. За хадгаламж үгүй инфляцийн өндөр хүүн хангалтгүй. За үл хөлөх барьцтай хэрнээ тийм өсөхгүй баха 15 жилийн дараа би зарч чадахгүй баха. За тэгээд юу үлдэж байна? Бүр аргаа бараад за доллар худлаа юм байна. Америкчууд булаагаад авч магадгүй юм байна. Тэ хувьцаа мэдхгүй амар хэлбэлцэг би мэдхгүй байна. За тэгээ юу үлдэж байна гэх юм бол алт. За тэгээд энэ дээр би бас санал нэгдэж байна. Магадгүй одоо $3,000-аас жоохон буурах магадaltaй. Гэхдээ ирээдүйн 3-4 жилийн хугацаанд алт бол өсөх баха. За тэгээ энэгээр ингээд дуусгаж ийн хэсгээ хэддийн зах зээлийн тухай та бас нэг айгүй ойлголт аваад авцсан байгаа хаа. Тэгээ дараагийн видеон дээр өөр сэдв дээр эргээд уулзцгаая. 3 сарын 30-нд Токио хотод ямар сургалт болох гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оолтын анхны шатны сургалт. За энэ дээр би заах юм бэ гэх юм бол ер нь хувийн санхүүгээ хэрхэн зохион байгуулах ёстой. За нэмээд би өөрийнхөө харилцагчийн түүхээс таад хуваалцсан. Ямар түүх хуваалцсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оолтогчийн түүх. Тэрнээсээ таад юу сурах юм бэ гэх юм бол юу дөөрөж болох юм бэ. За нэмээд би юу заах юм бэ гэвэл миний хамгийн муу хөрөнгө оруулагч, хамгийн олон алдаа хийсэн, хамгийн их мөнгө алдсан харилцагчийн түүхээс бас хуваалцсан. За тэрнээсээ юу сурах боломжтой юм бэ гэх юм бол юу хийх ёсгүй юм бэ. За тэгээ сүүлийн хэсэг хэдүүлээ юу ярих юм бэ гэвэл дадал зуршилтай яаж болох юм бэ? Хувийн санхүүгээ хэрхэн урт хугацаанд зохион байгуулад тэгээд санхүүгийн аюулгүй байдал тэгээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрэх боломж талаасаа би та хэдэд стратеги, арга барил, үзэл бодол тэг чадхаараа бүх юма хуваалцсанаа. За энэ сургалтын дээр би бас хэд ном авчин та ном сонирхож байгаа бол бас шууд авч болно. Сургалт дуусныхан дараа ойролцоогоо 6-7 цагт би үлдсэн байх бах, та ажигсан үлдсэн байх бах. Тэгээд хамт хоолнд орё гэх юм бол бас боломжтой шүү. Тэгээд магадгүй компани. За бүртгэлийн линк доор байгаа тэн дээр дэлгэрэнгүй хаяг, төлбөр шилжүүлэх, судалгаа, баталгаажуулах, наривчлсан хаяг бүх юм байгаа. За линкэн дээр дараад тэгээд Токиод уулзцгаая. Sayonara.